Монгол, Хятад, Орос 3 улсын аялал жуулчлалын сайд нарын цайны зам 9-р хуралдаан Дархан уул аймгийн Дархан хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээг аялал жуулчлалын мэргэжлийн холбоо төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд соёл спорт залуучууд аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр маш амжилттай зохион байгууллаа. Тэгэхээр Монголын хэсгийн 1500 км хүртэлх жин тээвэр буюу Тэмэн жингийн тээвэр бол тухайн үеийн Евразийн зүүн хойд Азийн цайны тээврийн хамгийн супер тээвэр байжээ. Жилд 5000 цуваа явдаг байсан. За өдөртөө 13 цуваа бол томоохон боомтондоо нэвтрэн энэ бол 250 орчим Тэмэн нэвтрэн гэсэн үг. Тэгэхээр бид тухайн цагтаа бол манай ердийн хөсөг Тэмэн жингийн тээвэр за түүнийг тойрсон одоо жишээ нь ажилчид, жинчид Монголын эдийн засагт тухайн үеийн одоо монголчуудад маш их нөлөө үзүүлж ирсэн. Өрн дорн хоёрын тасарч байсан, саатчсан байсан худалдааг сэргээсэн. Нөгөө талаар Хятадын ард түмнийг цайны ургуулдаг, уламжлалаа хадгалж үлдэх амжиргааны их үйлсвэрсэн цайныхаа тарилыг тогтмол хадгалж үлдэх энэ болцоог Европын дипломатууд, шашны зүтгэгчнүүд, жуулчид, судлаачид, худалдаачид Хятад руу очих миний найдвартай зам болж байсан. Өөрөөр хэлбэл олон улсын худалдааны гол зам байсан. Тэр зайны замаа тэр тухайн үед тавьсан тэр маршрутаар одоо Улаанбаатар төмөр зам байгуулжээ. Монгол, Орос, Хятад гурван холбосон төмөр замшууд яг тэр зам маршрутаар явж байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад бүгд нь хамгийн дөт байхгүй? Энэ хамгийн гол үр дүн бол одоо юу гэдгийг энэ ажлаа цааш нь яг бодтойгоор хийж хэрэгжүүлээд за тэгээд нэг улс нэг юм яриад гацаадаг зогсоодог биш. Энэ бол ингээд яг системтэйгээр зохион байгуулалттайгаар нэгэн зорилготойгоор нэгэн хөтөлбөртөйгээр явж идэг. Тэгээ хамтарсан ийм том төслүүд нь хэрэгжээсээ ингээм бол эргээд аль талд нь ашигтай. Тэгээд энэ бол ялангуяа бас түүх соёлынхоо энэ судалгаа судалгаануудыг бас гээйлгүй байх нь хамгийн зөв болох болж байна. Орчин цагийнхаар бол цайны замыг эдийн засгийн коридор гэж ойлгоцод болох юм байна. Монгол, Хятад, Орос 3 улсын аялал жуулчлалын сайд нарын нэгдсэн хуралдааныг нээж Монгол улсын соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ундрам бүгд найрамдах Хятад ард улсын соёл, аялал жуулчлалын дэд сайд Ван Жанхуа, Оросын холбооны улсын эдийн засгийн хөгжлийн дэд сайд Вахруков нар үг хэлж 3 улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шин түвшинд гаргахын чухлыг онцлов. Өнөөдрийн энэ уулзалтаар бид нар цайны замын аялал жуулчлалыг 3 улс дамжсан одоо 700 гаруй жилийн түүхтэй энэ түүхэн замын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм одоо онцлог брендийг хөгжүүлэх чиглэлээр уулзж байгаа нь онцлогтой. Манай Монгол улсын хувьд бид нар 2024 он 800 гаруй мянган жуулчид хүлээж авсан. Үүний хамгийн олон жуулчин бол бүгд найрамдлагчид ард улсаас ирдэг. Дараагийн хамгийн олон жуулчин бол Оросын холбооны улсаас ирдэг. Тийм учраас энэ хоёр хөрш оронтойгоо аялал жуулчлалыг хөгжүүлэх нь манай улсын хувьд маш одоо чухал ач холбогдолтой гэж хэлж болно. За үүнээс гадна аялал жуулчлалын одоо салбар бол маш хүртээмжтэй юм салбар. Энэ салбар хөгжснөөр маш олон жижиг дунд үйлдвэрлэл, бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгчид за тэрч байтугай өрх гэрүүд бас энэ салбараас орлого олох ийм боломжтой байдаг. Тийм учраас энэ хүртээмжтэй салбарыг хөгжүүлж эдийн засгаа солонгоруулах нь манай улсын хувьд одоо маш өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Талууд 2025 оны хамтын ажиллагааны явцыг дүгнэж, ирэх жилүүдэд хил дамнсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, боомтын үйл ажиллагааг сайжруулах,
Дижитал шилжилт болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цайны замыг түүх, соёлын аяллаа брэнд маршрут болгон хөгжүүлэх чиглэлээр нэгдсэн байр суурьд хүрлээ. За Сэлэнгэ аймгийн бол цайны замд хамгийн том тоглогч аймаг болж таарна. Ягаад гэхээр Алтан булаг хот маань өөрөөсөө дээр үедээ бол 8 хот гэж байсан. Энэ дээр бол цайны замын анхны худалдаа авалтын гол дээрээс нь Алтан булаг хотоос бол эхлэлтэй гэж үзэж байгаа. Дээрээс нь энэ цайны зам гэж ярьж байгаагийн гол утга учир нь юу байна гэхлээр энэ бол Монгол улсын хурдны замыг яг энэ чиглэлээр хийх юм бол хамгийн богино хамгийн урт дүт замыг бол цайны зам тухайн үед бол хийж исэн. Хуралдаанаар цайны замын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, бүтээн байгуулалт, дэд бүтэц, аяллаа бүтээгдэхүүн үйлчлэгийг бий болгох, хамтарсан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж, 3 улсын төлөөлөгчид хуралдааны протокол болон хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Уламжлал болон зохион байгуулагддаг энэ уулзалт нь бидний цаашдын олон талт хамтын ажиллагааг шин шатанд гаргах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт билээ. Манай 3 улс хамтарч Төмөн газрын, Цайны газрын олон улсын аялал жуулчлалын холбоог байгуулсан. Энэхүү холбоо маань өдөр ирэх тусам өргөжинд хэлсээр байна. Одоогоор Хятад улсын 9 муж, Оросын талаас 10 бүс нутаг хот, Монгол улсын 7 аймаг аялал жуулчлалын байгууллага холбоо нэгдээд байгаа. Энэ удаагийн уулзалтаар Монголын 2 аймаг гишүүн болох хүсэлтэй өгсөн нь энэхүү холбоо үр дүнтэй байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Программа энэхүү уулзалт маш шахуу байсан ч үр дүнтэй боллоо гэж бодож байна. Эдгээр 3 улсын хамтын ажиллагаач гэсэн бид 2-2-оор уулзаад цаашдын хамтын ажиллагаагаа ярилцаж тохиролцоод явах болно. Аялал жуулчлалын брэнд болгоно гэж ярьж байгаа зүйлсээ бид цаашид улам тодруулахын төлөө ажлын явцдаа ярилцах болно. Бидний анхаарч байгаа гол зүйл бол 3 улсын жуулчид биш, бүх дэлхийн олон улсын жуулчдын зам болгохын тулд хичээх болно. Аялал жуулчлалын салбар бол маш өрсөлдөөнтэй салбар. Бид дэлхийд өрсөлдөхүйц стандартыг боловсруулах болно. Цайны зам ба эдийн засгийн коридор хуралдааны онцлог. Цайны замын хуралдаан 2016 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй бөгөөд Монгол улс энэ удаа 2 дахь удаага их орондоо хүлээн авсан юм. Хуралдааны дараа салбарын төлөөлөгчид 3 улсын хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсад хөрш орнуудаас ирэх жуулчдын тоо 80% өссөн нь бодит үр дүн гэдгийг онцоллоо. Сүүлийн жилүүдэд 3 улсын хооронд аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх бодит алхмууд хийгдэж, Монгол бүгд найрамдах Хятад ард улс, Монгол Оросын холбооны улс чиглэлийн нислэгүүд нэмэгдэж, Улаанбаатар, Бээжин галт тэрэг дахин хөдөлж эхэлсэн. Мөн Алтан булаг боомтын өргөтгөл дуусч, хүчин чадал 2 сая зорчигч хүлээн авах боломжтой болж, Сүмбэр, Аршаантын боомтууд байнгын ажиллагаанд орсон нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чухал нөхцөл болжээ. Эдгээр ажлын үр дүнд 2025 оны 10 дугаар сарын байдлаар хөрш орнуудаас Монгол улсад ирсэн жуулчдын тоо 18%-аар өссөн байна. Мөн одоо энэ 9 дугаар хуралдааныг угтаад бид нар бас цайны замын автомашинтай брэнд аяллахаа нээлтийг хийлээ. Автомашинтай аяллаа нээлтийг бид нар бас автомашинтай аяллыг брендийг одоо бий болохоор бид нар олон жил одоо ярьсны эцэст бас энэ арга хэмжээг нээж байгаадаа өнөөдөр бол маш их баяртай байна. Энэ арга хэмжээг бас зохион байгуулахад бол яалтчгүй аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо хамтын ажиллагаа маш их чухал. Тэгээд 3 улсын маань бизнес эрхлэгч төлөөлөгч нар бас ирж бие бие уулзалтуудыг хийж хамтын гэрээ хилцээр байгуулж их үр дүнтэй ажиллалаа. Цайны замын авто аяллаа оролцогчид бүгд найрамдах Хятад ард улсаас 2100 км замыг туулж дархан ирээд Сэлэнгэ аймгийн чиглэлд аяллаа үргэлжлүүлэн Алтан булгийн боомтоор дамжин Оросын холбооны улс руу нэвтрэх юм. Тэгээ мэдээж энэ автомашины аяллыг явахад дагаад визний хөнгөлөлт энэ автомашиныг зүгээр Хятадаас Оросоос чөлөөтэй нэвтрүүлэх Монголын автомашин ч гэсэн аялагчдыг бас энэ 2 улс руу нэвтрүүлэх гээд 3 улсын төвшөнд харилцан тохиролцоод төр нь одоо бодлогоор дэмжиж явуулах шаардлагатай ажлууд зөндөө байна. Тэгээд яг тэр бүхний эхлэл бас тавигдж байна гэдээ бид нар их баяртай байна. Дархан уул болон төв аймагуд цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн газарт гишүүнээр элсэх хүсэлтэд гардуулсан бөгөөд за яагаад ингэж ийнэ гэхээр Дархан уул аймаг маань цайны замын одоо 2 морин өртөө дамжин өнгөрдөг эртний юм түүхэн аялал жуулчлалын одоо юм
түүх бий. Тэгэхээр зэрэг энэхүү хоёр морин өртөөгөө цаашид цайны зам дагах одоо жишг өртөө болгон тохижуулж өөрөөр дамжуулан цайны замыг дагсан аялал жуулчлалын нэгэн брэнд маршрутыг бий болгох ийм зорилттой байна. Дараагийн 10 дугаар хуралдааныг 2026 онд бүгд найрамдах Хятад ард улсад зохион байгуулахаар тогтов. Аялал жуулчлалыг дэмжиж Монгол брендийг дэлхийд таниулах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэрт тань гүн талархал илэрхийлье. Аялал жуулчлалын сайд нарын Цайны зам 9 дугаар хуралдаан.